Бүгдөө нэг өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр бид нүс Go Smart Trade Coin.com дээр ботон дээр өөрийнхөө хөрөнгийг яаж байршуулж ямар тактик стратегиэр хуваарлж ажиллах уу гэдэг талаар ярих гэж бодож байна. За түүний өмнө биднес бас нэг чухал асуудал болох юу гэрээ. Энэ oceanonline.com болон Go Smart Trade Coin.com сайтгаа яаж холбох гэдэг үзье. За юун түрүүнд бол энэ Ocean онлайн дээр биднес юугаа авах хэрэгтэй лицензээ 100-ийнхыг авах уу, 1000-ыг авах уу. За мэйлээр бүртгэлхийн доор нь өөрийнхөө паспортыг хийчин. Тэгээд энэ сайтн дээр өөрийнхөө бүх бүртгэл хаяг, банкны хаяг гарах, одоо биткойн, эфирм, трейд койн эднээсээ гарах хаягийг биччих хэрэгтэй. Тэгээд бүртгэлжүүлчих гэсэн. За ингэж бүртгэлжүүлсний дараа бол Go Smart.com сайтгаа холбох хэрэгтэй. Тэхийн тулд маш амархан. За энэ мэйл хаягаа одоо энэ лүгээ энэ дээр бичээд доотлын forgot passport гэдгийг дарахлаар тодорхой хэмжээний удирдамжууд гараад ирнэ. За ямар удирдамж гарч ирэх вэ гэхээр ийм мэйлээ бичгээд тэгмэс та энэ дээр өөрийнхөө саяны нөгөө Ocean дээр бүртгэлтэй мэйлээ бичсэн шүү дээ. Монгол gmail.com гэдэг. За энэ лүгээ echo хийхлээр бүртгэлжүүлэх тусгай тийм код линк ирнэ. Тэрийг нь дараад шинэ паспортаа хийгээд явчихна. Тэгэхээр энэ дээр хийж байгаа яг энэ мэйлээр хийж байгаа паспорт бол зөвхөн Go Smart Trade-ийг онгойлох юм паспорт байх болно. За ингээд одоо бүгдээрээ өчигдрийн дансан дээр хөрөнгөө яаж хуваарлах талаар ярилцъя. За ингээд данс руугаа ороод ирсэн. За энэ компани зүгээс өөрчлөлт сануулхад бол яг энэ сүүлийн үед энэ компани идэвхтэй ажиллаад бирж дээр гарах гэж байгаа маш их олон хүмүүсийн анхаарлыг татж байгаа тул давхар Google Authenticator буюу 2FA баталгаажуултыг хийгээрэй гэд ингээд хэлсэн байгаа шүү. Тийм учраас энийг баталгаажуултыг заавал хийх хэрэгтэй. Аккаунт settings дотор байгаа. Шууд ингэж гарч ирж байна. Энийг баталгаажуулахдаа одоо бүгдээр баталгаажуулж явчих ингээд дарна. Дарамгц энэ дээр гараад ирж байгаа. Тэгмэгц энийг уцаараа бүгдээрээ камераараа ингээд сонгон. За би одоо ингээд энэ дээрээ сонгоё. За ингээд сонгоод Google Authenticator дээр Open Authenticator гэж байгаа. Баталгаажуулагч. За тэгэнгүүт тэнд токен нэмгээд гарч ирж байна. Та энэ токеныг mongol.gmail.com гэдэг мэйлээр бүртгэх үү? No, yes гэд. Тэгэнгүүт yes гэдгийг дарчих хэрэгтэй. Тэгмэгц энэ доор нөгөө энэ Go Smart-ээр бүртгэлтэй мэйл хаягтай 6 оронтой тоо гарч ирнэ. Тэрийг энэ доор хийх юм байна шүү. Одоо ингээд бүгдээрээ хий. 761 513 ингээд activate гэдэг ингээд дарчих. За ингээд зүг бол таны 2 фактор хамгаалалт ингээд verified болчихж байгаа. Тэгэхээр энэ давхар хамгаалалт хийж өгч яах гэсэн. За ингээд баталгаажуулалт хийсэн. Two factor баталгаажуулалт хийсэн. За одоо бүгдээрээ энэ өөрсдийнхөө арилжааныхаа стратегийг сонгохын тулд ингээд panel руугаа орно. Panel дээр дараад panel дээр бол биднээс хөрөнгийг харуулж байгаа. За энэ дээр бол $469 биткойн, тэнцүү биткойн, $177 тэнцүү эфирм байна. За энэнийхээ арилжааны стратегийг сонгоно. За хэвэн үү, эрсдэлгүй юу, эрсдэлтэй юу гэдэг ингээд сонгоно шүү дээ. За энэ бол эрсдэлтэй. За хэвэнээр сонгож болж байна. Биткойн. За энэ ажиллах өдрүүд 30 хоног, 60 хоног, 90 хоног, 120 хоног, 180 хоног, 365 хоног ажиллана. За бид бол голчлон 30 хоногийг сонгож байгаа. За энэ 100% 75 50 25% гэдэг нь $475 хөв багхгүй. За жишээ нь 100% би ганцхан боот ажиллуулж болох нь ш 100% гэж дараад $470-ыг старт гэх юм бол нэг боот ажиллаад эхэлнэ гэсэн 30 хоногтой хэвийн стратегтэй гэсэн. За тэгээд бүгдээрээ $400-ыг байнга балансаа 4 хуваагаад авчээ. За $117 биткойн хэвийн энийгээ бас анзаарах хэрэгтэй шүү. Энийг 30 хоног дээр тавилаа. Ингээд за энэ ваучер ашиглаж болдог. Энийг
ваучер ашиглах бичлэг байгаа учраас одоо энэ дээр дахиж турдмааргүй байна. Ингээд старт гэдээ арчна. За хэвийн ийм хэмжээний биткойныг 30 хоногтой гэдэг ингээд buy гэдээ дарчих хэрэгтэй. За эхнийх нь ингээд ороод ирж байна. Энэ нэг 10 12 цагийн дараа ажиллаад эхэлдэг шүү. Дахиад дараа би 4 удаа дарах боломжтой байгаа тийм ээ. Яг энийг buy ингээд хоёр дахь нь ороод ирж байгаа. Хоёр бот ажиллаж байна гэсэн. 30 хоногийн дараа ботын ажиллагаа зогсно. Дахиад ингээд 4 удаа дарангууд миний биткойны баланс тухай бүх хөрөнгө бол энэ ботонд ажиллаад эхэлнэ. За сарда энэ бол нэг бот пэйж нэг 8% юу хийж байгаа. За уучлаарай. За би нэг юутай завгүй эргээ залгая уучлаарай. Тэгээд 4 ингээд ишээ ваучераа хийчлээ. Одоо биткойн харина тийм ээ. За $117 доллартай эфирм байна. Энийг би нэг 2 хуваагаад хийчихье. За эфирм сонголоо. Энэ биткойн бол дууссан учраас дахиж нэмж хий гэж байгаа. За биткойн ингээд хамгийн бага нь юм байна гэсэн. За одоо эфирм сонгоё бүгдээрээ. Хэвийн эфирм 30 хоногтой дахиад энийг нэг 2 хуваач хий тийм ээ. За $88 би хийх нэ штэ. Хэвийн эфирм. За эрсдэлтийг бас сонгож болно штэ. За нэгийг эрсдэлтэй сонгочих тийм ээ. Эфирмгээ. Start гэдэг эфирм эрсдэлтэй стратеги buy. За ингээд орчлоо. За одоо энийг хэвийн болгоно. Энэ хоногуудыг анхаараарай. 30 хоногтой 50% гэдэг ингээд start. Дахиад эфирм. За ингээд ер нь биткойн ч эфирм ч сарда нэг 5%-аас доошгүй дунджаар нэг 8-аас 13% одоо биднээс битээр нөсгөж өгдөг юм арбитраж арилжааны бот байгаа манай смарт трейд ботын ажиллагаа бол ингэж явагддаг байгаа. За ингээд нойл болсон байна шүү дээ. За түүхийг харуулж болно. Түүх дээр бол одоо байхгүй байгаа. За транзакцийг харуулж болж байна. Өчигдөр бол энэ 1000 трейдийн урамшуул ороод ирсэн тийм ээ. $1830. За одоо бол ингээд ботынхоо хуваарлтыг хийчлээ. Би 4 бот ажиллуулсан байна. Биткойноор 2 бот нь болохоор эфирмээр ажилласан байна. Ингээд 21 оны 3 сарын 24 гэхэд энэ бот ажиллагаанд зогсох юм байна. Тэгээд зогсонгууд нь дахиад би өөрөө өссөн дүнгээр нь нэг өсөндөө нэг $600 бот хэдэн хувь өсөхнөө тэрийгээ дахиад бүгдийг гаргаад хуваарлаад ажиллуулна гэсэн үг байна шүү. За ингээд та бүгд биднээсээс асуух зүйл байвал манай энэ мэдээллийн сувгууд дээр байгаа хаягаар хандаарай. За мөн бас энэ та бүгдэд энэхүү мэдээллийг өгч байгаа хүмүүсээс холбогдоод асууж болно. За энэ дээр бол бас амжилттай арилжаа хийж байгаа энэ смарт трейд бот бол смарт трейд төсөлд нэгдсэн хүмүүсийн арилжааг бас ингээд хуулбарлан дагж болно. За энэ ботын түүхийг харъя. Энэ хүн жишээ нь 486 хоног ажилласан байна. Дунджаар 119 хувьтай байна. За энэ ботын түүхийг харъя тийм ээ. Яаж арилжаа хийсэн байна гэдэг. За ингээд биржүүдийн хооронд арилжаа хийдэг гэдэг нь энэ дээрс харагдаж штэ. Маш их хялбар ямар нэгэн өндөр арилжааны мэдлэг шаардлагатахгүй 24 цагийн турш 365 хоног бидний өмнөөс бот маань биткойн болон эфирм маань өсөж өгнө гэсэн. За ингээд та бүгдэд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяр та.